Оройн түрэгцгээе. За өнөөдрийн дасгал бүтэн биеийн зөөлхөн гоё бүх булчингаа сулалсан. За тэгээ дээрэс нь гоё үе мөчнийхөө шүрмсүүдийг гоё сунгасан сунгалтын дасгалууд байх болно. За дасгалыг ерөнхийдөө 5 дахь өдрийн орой бүх ажлаа дуусгаад гэртээ сайхан бүх өдрийнхөө 7 хоногийнхаа ажлыг дуусны дараа ийм гоё сунгалтын дасгалыг хийвэл илүү гоё миний хувьд бол санагддаг. За та нарт маань ч гэсэн энэ 7 хоногийнхаа төгсгөлд гоё сунгалтын дасгалаар оройгоо дасгалаа хийгээд тэгээд гоё тайван амархыг хүсэж байна. За тэгээд хэдүүлээ дасгалаа эхэлцгээе. За бүгдээрээ сайхан нүрээ цэвэрлээд яг унтахынхаа өмнө тийм ээ өөрсдийнхөө унтлагынхаа хувцсыг өмсөөд энэ дасгалаа хийвэл тэгээд шууд орондоо ороод унтвал илүү гоё амарх ах гэж найдаж байна. За хөлдөө мөрний хэмжээтэй зааваад бүтэн улаараа матраасан дээр гიშгэлээ. За энэчээс 2 гараа амьсгал аваад урд чэйжин дээрээ авчираад дээшээ тааз руу түлхлээ. Дахиад толгойнхоо дээр зөрүүлээд амьсгалаа гаргалаа. Амьсгал авахтаа гараа дээшээ тааз руу. За гоё чэйж онгоолгоод амьсгалаа гаргалаа. Даалныхаа артлыг сайхан ажилуулад 4 удаа хэдүүлээ. Зөвхөн гарны хөдөлгөөн явлаа. 2 гараа дээшээ сунглаа. Толгоон дээрээ зөрүүлээд буцаагаад гараа зааталлаа. За буцаагаад 2 гараа тааз руу авчираад баруун гараа дээшээ аль болох далнаасаа дээшээ түлхлээ. Зүүн гараараа баруун гарынхаа бугланаас бариад эхлээд хэдүүлээ дээшээ баруун гараа дээшээ тааз руу түлхэн. За толгоогоо аль болох 2 гарныхаа урд авчирж агаад далаа сайхан дээшээ сунгаад баруун талынхаа далыг амьсгал авлаа. Гараа дээшээ сунгаалаа. Амьсгал гарахтаа хэдүүлээ зүүн гараараа баруун гараа татаад зүүн тал руугаа баг зэрэг сунлаа. За бидний баруун талын дашаанаас ард талын нурууны бүх булчингууд сайхан сунж өгнө. За буцаага зөөлхөн голдоо ирлээ. За эсрэг гараа зүүн гараа дээшээ сунгаалаа. Баруун гараараа зүүн гарынхаа буглагыг барьлаа. Амьсгал авахдаа зүүн гараа сайн дээшээ тааз руу татаж өгнө. За мөрнийхөө араас дээшээ татлаа. Амьсгал гарахдаа зүүн гараа баруун тал руугаа нугалахад зүүн талын мань далны артал буюу зүүн талын мань хажуу талаас гоё сунгаж өглөө. Буцаад голдоо ирлээ. 2 гараа толгойнхаа ард авчирлаа. За энэчнээсээ хэдүүлээ амьсгал авахдаа сайхан толгоогоо баг зэрэг гарн дээрээ налуулаад нүднийхээ харцыг тааз руу харууллаа. За чэйжээрээ сайхан онгоож өгнө. Амьсгал гарахдаа өвдгөөрөө нуглаад ташаагаа хоошоо түлхлээ. 2 гараа яг нүдний харалтай авчираад нуруугаараа гоё цээлбэрт ирээд за бидний нуруу арталтаа гоё сунж өгч байгаа юм шиг мэдрэмжийг авна. Амьсгал авахдаа буцаад өвдгөө тэнээлгээд их биеэ дээшээ ихцлээд нүдний харц тааз руу харлаа. 2 дахиагаа онгоолголоо. Амьсгал гарахдаа хүүсний нөхөн нуруугаа татаад өвдгөө нугалрлаа. Нуруу маань цээлбэрт ирлээ. За гараараа баг зэрэг толгоогоороо дараад өгч болно. Амьсгал авлаа дээшээ буслаа. Чэж онгоолголоо. Амьсгал гаргалаа. Үүснийхаа нөхөн нуруугаа татаад тонголоо. Дахиад 2 удаа авъя. Амьсгал авлаа. Зөөлөн гоё бие халаагаад амьсгал гаргалаа. Сүүлийн нэг амраараа амьсгалаа авлаа. Амаараа амьсгалаа гаргалаа. За сайн байна. Энэчнээсээ хэдүүлээ баруун хөлөө урдаа тавиад зүүн хөлөө ташааныхаа доор тавилаа. За баруун хөлөө айл олох их биесээ урагшаа тавиад 2 ташаа маань яг тэгшгэн баг зэрэг баруун хөл рүүгээ суугаад уцаад урагшаа тэнээллээ. 2 гараа хэдүүлээ 2 хөлнийхөө баруун хөлнийхөө 2 талаар нь 2 гараа тавилаа. За ойролцоогоор бидний шагааны харалтай ирлээ гар маань. Амьсгал аваад хөлөө сайхан урагшаа нугалахад зүүн талын хөл маань хойноод тэнээж өгнө. За зүүн талын маань ташааны уртал сайхан сунгаж өглөө. Баруун талынхаа хөлийг хэвлэр рүү ойртууллаа. Амьсгал гаргалаа. Баруун хөлөө урдаа ихцлээд зүүн хөлөөрөө хоошоо түлхлээ. За чэйжэ баг зэрэг толгой руу ойртууллаа. Баруун талын хөлийн артлын хамстрит булчин маань энэ үед сунгагдаж өгнө. Гуйны артлын
За муу алгаагүй шилбэний доотын булчингууд бүгдээрээ сунгагдаж байна. Амьсгал авлаа баруун үл нуглаад одоо 100 хөлөө урт талаар нь буюу цавныхаа урт талаар сунгаж өгнө. Ташаага гоё урагшаа баруун үл рүү түлхээд. За яг энэ байрлалдаа хадгалж агаад 100 гараа зөвхөн үлдээлээ. Матрасан дээр баруун гараараа дэшээ эргэж өглөө. За бүсэлхийнээсээ гоё эргэж өгнө. Амьсгал авлаа баруун гараа буцаагаад баруун үлнийхээ тавиад зүүн талаараа эргэлээ. За далнаас сайхан гоож өгнө. Амьсгал авлаа дахиад нэг удаа явъя баруун тал руугаа. Жижигрээ сайхан голоо. Эсрэг талдаа. За энэчнээсээ хэдүүлээ. Эргэж хараад баруун хөл маань үлдээд зүүн хөлөө яг хажуудаа авчираад үлдээлээ. За. Бааг зэрэг сууж өгөн зүүн талынхаа хөлийг хажуу талдаа сунгаагаад амьсгалаад амьсгал гаргалаа. За одоо энэчнээсээ хэдүүлээ. Баруун хөлөө өвдгөөр нь нуглаад хоёр гараа яг биеийнхаа урд байршууллаа. За. Зүүн талынхаа гарыг суллаад дээшээ тал руу дахиад үлгэлээ. Зүүн хөл маань хажуудаа ихцээ. Баруун гар маань уртаа доор үлдсэн. Амьсгал гарахдаа зүүн гараа баруун гарныхаа доор орууллаа. За энэ дээр толгоогоо тавьж өгч болно. Гараа л тавьж болно. Баруун гараа дээшээ эргүүллээ. Дээшээ таазар түлхлээ. Амьсгал аваад буцаад дээшээ гатлаа. Сүнжиглөө. Амьсгалаа гарахдаа зүүн гараа баруун гарныхаа доогоор оруулаад мөрөө бас шалан дээр буюу толгоотойгоо тавилаа. Баруун гараа дээшээ таазар түлхэж өглөө. Дахиад нэг удаа явъя. Баруун гараа түшлээ. Зүүн гараа дээшээ таазар онголглоо. Амьсгалаа гарахдаа зүүн гараа баруун гарныхаа доогоор оруулаад толгоогоо бүртөөгөө тавьлаа. Баруун гараа дээшээ таазар түлхлээ. Сайн бай. Хоёр гараа буцаага матрасан дээрээ тавилаа. Бааг зэрэг мөрнөөсөө урагшаа тавьж агаад хүүсний нүхээ нуруугаа татаад за зүүн талын үл маань өсгийн дээрээ байж болно. За тэгээ баруун талынхаа суудлын ясыг баруун өсгөргөө түлхээд нуруугаа сайхан уртааш нь сунгаад сунгалтаа мэдэрлээ. Зүүн талынхаа гуйны дутагдлыг зөөлхөн бослоо. Хоёр хөлөө хоёулын энэ өвдгөөр нь нуглаад өвдгөн дээрээ ирлээ. За хэрвээ энэ дасгалыг өвдгөн дээрээ нуглах тийм ээ өвдгөн дээрээ одоо байрлалаар дасгал хийх заалтгүй хүмүүс маань босоо байрлалаар дасгалаа хийж болно. Хоёр гараа хэдүүлээ. Далнаасаа хажууд шонгоолголоо. За энэчнээсээ яг зүүн гараа доошоо баруун гараа дээшээ. Зүүн гар маань айл болох шал руу буюу яг өвдгөнийхээ аралтаа доошоо түлхлээ. Буцлаа. Амьсгал гарахдаа баруун тишээ. Хоёр гар маань яг ингээ хонгоц шиг тийм ээ. Доошоо явлаа. Үзүүрийн матрас руугаа түлхлээ. Зүүн тал маань сайхан сунж өгч байгаа. Буцлаа. Хоёр тал руугаа дахиад нэг удаа авъя. За бид нар даалныхаа артлыг гоё мэдрээд хоёр тишээ. Хоёр. За энэчнээсээ одоо баруун хөлөө хэдүүлээ хажууд тишээ онголголоо. Хоёр гараа дахиад их биенийхээ урд тавилаа. За хоёр гар маань яг мөрнийхөө доор авчирч байгаа. Зүүн гар маань ерөнхийдөө зүүн өвдөгдөг харалтаа ирлээ. Амьсгал авахдаа баруун гараа дээшээ түлхлээ. Амьсгал гарахдаа баруун гараа зүүн гарныхаа доогоор оруулаад за эхлээд мөр толгоо хоёроо матрасан дээрээ тавьчаад дараа нь зүүн гараа дээшээ таазар түлхлээ. Буцаа гараа авчирлаа. Баруун гараа дээшээ амьсгал авахдаа онголголоо их биерээ ирлээ. Амьсгал гаргалаа. Амьсгал авахдаа зүүн гар дээрээ ирлээ.
Амьсгал гарахдаа 100 гар буцаа шалан дээр тавиад баруун гараа амьсгал авахдаа дээшээ онгоол. Амьсгал гаргалаа. Хөдөлгөөнөө гоё урсгал мэт зөөлхөн нэг нэгэндээ холбоотой хийж өгнө. Амьсгалтайгаа уялдуулаад сүүлийн нэг амьсгалаа гараа сайхан таалрууд үлгэлээ. Амьсгалаа гаргалаа. Амьсгал авахд 100 гар дэшээ. Амьсгал гаргалаа. За гараа буцаагаад их биеийнхээ урд авчирч агаад үүсний нүхэ нуруугаа татаад сунлаа 100 талынхаа суудлын ясыг зүүн өвдөг рүү хөдөлгээд зүүн өсгөө рүү хөдөлгээд баруун хөлөө гуйныхаа доторчлаас онгоолгоод хөлөө итэлгсэн ч болно тийм ээ. За нуруугаа муу ялгаагүй сайхан сунгаад эндээ баг зэрэг гүнзгий амьсгаа аваад гүнзгий амьсгаа гаргалаа. Энэчнээс буцаад хоёр гараа их биеийнхээ орд очичаад зүүн талынхаа хөлийг өсгийг өрнө тавилаа. За тэгээ гуйныхаа доторчлыг дахиад баг зэрэг сунгаалаа. Нуруугаа сайхан суллаад гуйныхаа доторчлаас ирлээ. За энэчнээс буцаад хэдүүлээ зүүн тал руугаа эргээд баруун өвдгөө матрасан дээр тавилаа. Хоёр гараа зүүн хөлнийхээ хоёр талаар нь байрлуулад амьсгал аваад амьсгал гарахдаа зүүн өвдгөө тэнэлгээд их биеэ хөл рүүгээ ортууллаа. За тэгээд зүүн хөлөө нуглаад баруун хөлөө ортолтой тэнэлгээд ташаага баг зэрэг зүүн хөл рүүгээ сунгааж өглөө. За хэрвээ боломжтой бол та нар хоёр гараа өвдгөн дээрээ тавиад жоохон гүн сунгалтыг хийж өгч болно. Дахиад гараа матрасан дээрээ тавиад зүүн хөлөө урдаа сайхан тэнэлгээд хөл рүүгээ тонгоолоо толгоогоороо амьсгал авлаа. Нуруугаа сайхан эцлээд баруун талынхаа гуйны уртлыг түнхний уртлын булчингуудаа сайхан суллаа сунгаалаа. За энэчээс баруун гараа хэдүүлээ. Зүүн хөлний харалтай авчираад баг зэрэг өвдгөөрөө түлхлээ. Зүүн гараа дээшээ таазруу түлхлээ. За бидний хойтлын зүүн талын артлын илэрэн булчин гэж ярьдаг перформанс булчин маань бас мэдрэгдээ сунгагдаж өгч байна. Эсрэг талдаа одоо сайхан даалаараа онгоолгоод баруун талынхаа 50-ны уртлын булчин сунгаж өглөө. Дахиад нэг удаа явъя. Зүүн талдаа даалнаасаа сайхан онгоогоод бүсэлхийнээсээ сайхан эргэж өгнө. Сүүлийн нэг. Сайн байна. За энэчнээс хоёр гар дээр хэдүүлээ мөрнийхөө дор авчуулаад зүүн хөлөө баруун хөл рүүгээ түлхлээ. Их бие дээрээ бүрш буюу түлхэл тавлаа. За энэчнээс хэдүүлээ ахар сүлээ сайхан тааз руу түлхэж агаад хоёр өсгийгөө матрас руугаа түлхэхэд хоёр гараа тэнэлгээ 70 дагуураа мэдрэмжээр сунгалт авлаа. Хөлөө баг зэрэг ташааныхаа харалдаа онгоолгоод за энэчнээс зүүн хөлөө би нугаллаа. Толгой маань баруун гарныхаа доогуур эргэж харж өгнө. За зүүн талын маань даал буюу өвдөг хоёр хоорондоо ортож өгнө. Амьсгал авлаа, баруун хөлөө нугаллаа. Би толгойгоо зүүн гарын доогууraa харуулж өглөө. Баруун талын даал буюу өвдөг хоёр маань хоорондоо ортож өгнө. За энэ хөдөлгөөнөө явуулаа, амьсгал гарлаа. Эсрэг талдаа зүүн талынхаа одоо 70 дагуур мэдрээд гоё сунгалтыг авъя. За эсрэг талын баруун талын гуйны хартал муялгыг сунгагдаж өгнө. Дахиад хоёр удаа авъя. За энэчнээсээ хэдүүлээ зөөлхөн буцаагаад өвдгөө матрасан дээрээ тавиад тэр чигээрээ урагшаа хэвлийн дээр хөвцгөө. За хоёр гараа хэдүүлээ яг мөрөнийхөө харалдаа байршуулад толгоогоо тухаараа матрасан дээрээ тавилаа. Хоёр хөлөө ташааныхаа харалдаа авчирлаа. За
Энэ чинээс хэдүүлээ амьсгал авахдаа хүүсний нүхээ нуруугаар татаад толгоогоо баг зэрэг матраснаас 5 см хэрээтэй өргөлөө. Амьсгал аваад амьсгал гарахдаа баг зэрэг дахиад түлхлээ. За буцаагаад хэдүүлээ амьсгал авлаа. 2 гараа хэдүүлээ яг биеийнхээ аралдаа авчираад яг ташааныхаа дагуу байршууллаа. Амьсгал авлаа. Амьсгал гарахдаа баруун тал руу хазаалаа. Их биеэрээ баруун гар маань баруун талын хөлний өвдөг рүү чиглэлтэй. Амьсгал авахдаа буцаад ирлээ. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Сүүлэнийг 2 буцаад гараа урдаа авчирлаа. 2 гараа матрасан дээрээ тавьж жагаад эхлээд их биеэрээ өшөө сайн дэше түлхээд айл болох тохоогоо баг зэрэг чангалахыг хичээгээд нуруугаа айл болох ташаанаасаа дэше түлхлээ. Нүдний харц яг чигээрээ. 2 далаа сайхан буулгаад мөрөө аргашаа дал руугаа түлхэж өгнө. За энэчнээс хэдүүлээ баг зэрэг толгоогоо баруун тишээ эргүүлээд буцаад гоолдоо ирлээ. Зүүн тишээ эргүүллээ. Зөөлхөн буцаад ивтлээ. Буцаад гараа яг мөрнийхээ аралдаа авчирч агаад сайхан дээшээ түлхээд 4 хөл дээр ирлээ. 2 гар маань яг эндээ үлдсэн чигээрээ нуруугаа сайхан дээшээ зээлбэрлүүд үлгэж агаад өсгийгөө хоёул суудлынхаа ясыг өсгий рүүгээ түлхээд нуруугаа сайхан сунгаагаа суулаа. За энэ чинээс амьсгал авахдаа хэдүүлээ буцаа гар дээр ирлээ. За нурууныхаа уюудыг ингээд гоё уртааш нь мэдрээд ингээд хотоохгүйгээр айл болох гарлуугаа түлхлээ. Амьсгал гарахдаа буцаа суулаа. Нуруугаа сайхан халааж өгье. Амьсгал авахдаа буцаа гар дээр ирлээ. Нуруун дээр хотоохгүйгээр айл болох толгоо руугаа ташаагаа түлхэж байгаа юм шиг мэдрэмж өгөөд амьсгал гаргалаа. Буцаа суулаа. Нурууныхаа үе хоорондын шингэнүүдийг сайхан уртааш нь мэдрэнэ. Амьсгал авлаа. Хүүсийн нөхөө нуруугаа татсан чихтэй урагшаа гар дээрээ их бие авчирлаа. Өвдгөн дээрээ түлхээд амьсгал гаргалаа. Дахиад нэг удаа. Нурууныхаа үеэр зөөлхөн босоод ирлээ. За 2 гараа сайхан толгойныхаа арал дахиад авлаа. Амьсгал авахдаа баруун тишээ эргэж өглөө. Амьсгал авахдаа буцаа голдоо ирлээ. Амьсгал гарахдаа зүүн тишээ ирлээ. Амьсгал гарахдаа Үүснийхээ нөхөй нуруугаа татсан жигтэй сүүлийн удаа. 2. За дараагийн төгсгөлийн дасгалдаа хэдүүлээ орцгоё. 2 хөлөө ташааныхаа харалдаа урагшаа байрлуулж агаад 2 гараа буйныхаа доогуур байршууллаа. Өвдгөө нугалсан амьсгал авав. Амьсгал гарахдаа ташаагаа урагшаа түлхээд нурууныхаа үеэр арагшаа зөөлхөн хэвтээ. За матрасан дээрээ толгоогоо тавиад 2 хөлөө яг ташааныхаа харалдаа байршууллаа. 2 гараа хэдүүлээ матрасан дээрээ яг ташааныхаа харалдаа бас алгын доошоо харуулаад тавилаа. Hip rolls явъя хэдүүлээ чинээсээ амьсгал авлаа. Амьсгалаа гарахдаа ташаагаа урагшаа өсгий рүүгээ түлхэж байгаа юм тийм ээ ахар сүүлээ. Амьсгалаа гаргасан чигтээ үеэрэн дэшээ түлхлээ. Амьсгал авахдаа гар толгоон дээр ирлээ. Амьсгалаа гарахдаа буцаад нурууныхаа үеэр зөөлхөн тавьж өгье матрасан дээрээ. Буцаад ташаагаа урагшаа түлхээд гар ирлээ. Амьсгал авлаа. Гараа дэшээ авлаа. Амьсгалаа гарахдаа буцаад нурууныхаа үеэр бүх булчингуудаа гойсуулаад нуруугаа амраагаад за
өнөөдрийн дасгал маань ерөөсөө хүчлэж хийхгүй айл болох биеэ гоё мэдрээд өөрийгөө гоё тайвшруулсан мэдрэмжээр дасгалаа хийгээрэй. Унтахын өмнө хийж байгаа учраас хэд тийм хүчлсэн дасгалыг хийвэл бие маань буцаад сэргэх учраас айл болох тайвшруулад амрааж байгаа юм шиг мэдрэмжээр дасгалаа хийж байна. 2. За сайн байна. Дараагийн дасгал маань хөлөө зүүн хөлөө үлдээгээд баруун хөлөө хэдүүлээд зүүн хөлн дээр арчлаа. 2 гараа мөрнийхээ харалтаа авчираад алгын дээшээ харуулад за энэчнээс зүүн хөлөө өргөөд яг ширээ байрлалд авчирлаа. 2 хөл маань ингээ хоорондоо зөрчсөн байгаа тийм ээ. Амьсгал авлаа. Амьсгалаа гаргахдаа зүүн тал руугаа хэдүүлээ 2 хөлөө түлхлээ. За болж игэл баруун талынхаа хөлийг батраасан дээр тавьсан ч болно. Амьсгалаад буцаад голтой арилаа. Амьсгалаа гаргах эсрэг тал руугаа. За баруун хөлөөрөө зүүн хөлөө сайхан. Татаад зүүн талынхаа мөр гар хоёрыг айлуулах хүн дээр өлөхгүйгээр батраасан дээрээ үлдээж өгнө. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Эсрэг тал руугаа. Амьсгал авлаа. Сүүлэнийг зүүн хөлөө матраасан дээр тавиад баруун хөлөө хэдүүлээ яг гуйныхаа артлаасаа бариад хэвлээ рүүгээ татлаа. Эхлээд баруун гуй хэвлээ хоёроо ойртуулад өөртөө байршуулж байгаа. Дараа нь зүүн хөлөө их зэрэн шал руу түлхлээ. Нуруугаа сайхан амраагаад хүзүүгээ сайхан суллаад. За энэчнээсээ хөлөө тэлгээд 2 гараа шилбэнээс айлуулах байраад баг зэрэг өвдгөө айлуулах өөрлөгөө түлхээд. За хэрвээ өвдгөн тэнийхгүй байвал энэ нуглаа байдалтайгаар ч татсан болно тийм ээ. Өөрийгөө сайхан амраагаад. За энэчнээсээ баруун хөлөө буцаагаад матраасан дээр тавилаа. Зүүн хөлөө баруун хөлн дээр ачлаа. 2 гараа буцаад мөрний харалтаа авчирж агаад 2 хөлөө ширээ байрлалд өргөөд аваад ирнэ. Амьсгал авлаа. Эхлээд хэдүүлээ баруун тал руугаа түлхлээ 2 хөлөө. Зүүн талынхаа мөр гар хоёрыг матраасан дээр үлдээгээд нурууныхаа бүслэхийнээс эргэж өгнө. Амьсгал авлаа. Буцаа голд авлаа. Эсрэг тал руугаа. Нуруугаа сайхан амрааж суллаж өгнө. 2. Дахиад 2 удаагийн баруун тал руугаа амьсгалаа гаргахдаа 2 хөлөө явууллаа. Амьсгал авлаа голдоо ирлээ. Сүүлэнийг зүүн тал руугаа. 2 баруун хөлөө матраасан дээр тавилаа. Зүүн хөлөө хэвлээ рүүгээ татаад өвдгөрөө нуглаад 2 гараа гойныхаа араас барилаа. За баруун хөлөө тэнээлээ. За бидний хойтлын баруун талын перформанс буюу эллипсиоз гэж нэрлэдэг бидний мэдрэл суудлын ясны мэдрэл бас айгүй сайхан амарч өгдөг энэ дасгалыг хийхээр. За энэ сонголтынхаа дараа хөлөө тэнээлгээд 2 гараа шилбэнээсээ буюу шагаанаасаа бариад дахиад жоохон хөлнийхээ артлыг бүхлээр нь гой сунгаж өгье. Зөөлхөн хүчлэхгүй. Сайн байна. За энэчнээсээ 2 хөлөө хоёуланг нь буцаагаад хэвлээ рүүгээ татаж авчираад энэчнээсээ хэдүүлээ мөр даал за цаашлаад өвдөгтөөгөө сайхан бүх биеэ суллаад амрааж өгье. Цавнаасаа гоё эргэж өгье. Нуруугаа сайхан түлхээд. За энэчнээсээ буцаад хөлөө матраасан дээр тавиад 2 хөлийнхөө уулыг нийлүүлээд өвдгөөсөө сайхан онгойлгож өгье. За энэчнээсээ гараа сайхан дэлгээд нуруугаа сайхан амраагаад 2 цавнаасаа хөлөө онгойлгосон чигтээ амрая. Үүснийхаа түгээд нуруугаа татаад хөл онгохдоо нуруунд дээр хэд битгий хотоогоорой.
бүх бие маань яг төв байрлалтай байх ёстой. За хэрвээ нуруу маань дотоох гэдэг бол хоёр гараа хөвлийн дээрээ тавиад айл алах хотоолохгүйгээр гараараа түшээдэг. За тэгээд цавнаасаа сайхан гоохоод ингээд энд хүрээд хэдүүлээ хичээлээ дуусгая. Та нар маань сонголтынхаа дасгалыг хийснийхаа дараа бие маань сайхан амарсан учраас сайхан амарна гэж гэдэгт итгэлтэй байна.